Бид центральны цэнгэлт хүрээлэн дээр ирээд байна. Бурят хөлөмбөгийн клуб энд бэлтгэлээ хийдэг юм. Хүүхэд залуус шинэ улиралдаа бэлдэн өрсөлдөгчдөө судлаж баг багаар бэлтгэлээ бацааж байна. Шинэ улирлыг багийн үндсэн бүрэлдэхүүнээрээ хэвээрхэллээ. Шинэ залуус нэмэгдсэн нь сайн мэдээ юм. Хөгүүдийг өсвөр үеийн лигээс урьсан байна. Тэмцээний хүлээлт өндөр байна. Мэдээж хэрэг хүлээлт өндөр байна. Бид тоглогчдоо ч өндөр шаардлага тавьж байгаа. Багийн Евро орчим хувь нь бэлэн болсон. Баасан гарагт бид анхны дөрвөн тоглолтын айлчлалд хүлгийн жолоо залах гэж байна. Ихээхэн үнэтэй олдууд байх болов. Гэхдээ тоглогчид бие бэлтрийн болон сэтгэл зүйн хувьд бэлэн. Нутгийн талбайд өөрчлөлт гарсан. Төв цэнгэлтхийн зүйлгийг шинжлэх гэж байгаа учраас эхний тоглолтууд Забайкалд цэнгэлдэхэд болно. 6 дугаар сарын 20-нд бид КДВ багтай аваргын эхний тоглолтоо хийнэ. Энэ бол шинэ баг чадварлаг тоглогчдоос бүрдсэн хүчтэй бүрэлдэхүүн. Тоглолт Забайкалд шин цэнгэлдэхэд болно. Эхний тойргийн гэрийн бүх тоглолтыг тэнд зохион байгуулна. Тоглогчид шинэ улиралдаа эерэг хандлагатай байна. Шинэ улирлын эхлэлтэй холбогдуулан бүгдд нь баяр хүргэе. Баасан гарагт бид Новосибирск руу нисэн. Дараа нь Барнаулд 3 тоглолт хийнэ. Энэ улиралд сайхан тоглохыг хүсэж байна. Бидний зорилго бол 1-р байр юм. Үзэгчдэд баярлуулмаар байна. Бид тэдний төлөө тоглож байгаа шүү дээ. Цаг хугацаа үнэхээр урдан өнгөрчээ. Бэлтгэл хурдан өнгөрсөн. Гүйлтийн ачаалттай ч байсан. Улирлын зорилго бол Сибирийн цомын аварга батлах, мөн эцэст нь аваргын 1-р байрыг авах юм. Урд нь 2-р, 3-р байранд орж байсан учраас одоо 1-р байр л үлдээд байна. Мэдээж амаргүй байлгүй яах вэ? Ер нь тийм ч амар байгаагүй л дээ угаасаа. Бусад багууч бидэнд илүү анхаарал хандуулж бид ч бас улам хүчээр хийж байгаа. Уламжлалын дагуу бид Бурят хөлөмбөгийн багт гар осон альчилдаггүй. Энэ удаа мөн нэгэн челленжд нэгдэхийг санал болгоно. Өнгөрсөн улирлын тооны харьцаа 1-1 байгаа. Энэ удаа яахыг нь харцгаая. Залуус гүйлтийн дасгалаа хийж байх хооронд би тоосонд даруулсан хөлбөмбөгийн пүүзээ бэлдэн тулгаанд бэлтгэлээ. Өнөөдрийн челленж бол торгуулийн цохилт юм. Хэн төрүүлж 3 гол оруулна тэр нь хожино. Би өнөөдөр Максим Широновтай өрсөлдөх болно. Алин урагшаа Макс. Юуг нь үлээх вэ? Широнов, так что Макс. Максим ихний цохилтоороо хийлээ. 2 дахьыг нь хаалгач хааж, 3 дахь цохилтоо хаалганаас гадуур туучглаа. Харин би гурвууланг нь оруулж чадсангүй. 3 дахьыг нь оруулж болох байсан ч хөндлөвч олсон юм. Хоёр дахь оролдлогын эхний 2 цохилт Максимд амжилт авчирсангүй. Хөлбөмбөгийн талбай дээр болж тоглолт үзэж байхад Максимыг алдахад надад гомдолтой санагддаг юм. Харин одоо Максимтэй өрсөлдөж байгаа нь гоё юм шиг. Гурав дахь цохилтч амжилтыг эс оллоо. Харин өөрийнхөө цохилтыг дуугүй өнгөрөөдөө. Гэхдээ бид бууж өгөх тухай бодоочгүй. Дахин нэг удаа за утсан ч Максим бид хоёр хоёул бүтлгүүцсэн юм. Зохиодлоолаа. Одоо нөхцөлөө өөрчлөе дэх үү? 11 метрийн 3 цохилт хий. Хэн олон оруулна тэр нь ялна. Болж байна уу? Тут уже все решено как бы, но. За энэ ч ойлгомжтой бол та. Гэхдээ би үлдсэн хоёроо цохино. Максим боломжоо ашиглалаа. Харин тэр өдөр ганцыг ч оруулж чадсангүй. Өнөөдрийн челленжид Макс яллаа. Энэ удирлыг бид нэг тгийн харьцаатай эхлүүлж байна. Улирлын дундуур дахиад нэг уулзалтах байхаа. Тэгтээ өөр тоглоом тоглоно заа юу. Баярлалаа Макс. Би бууж өгсөн шүү, бууж өгсөн. Максим бол залуу тоглогч. Улиралч их дөнгөж эхэлж байна.
Мундаг хөл өмгчнийхөө сэтгэл санааг өмүүлээд яах вэ? Тийм ч учраас би бууж өгсөн. Ганц ч оруулаагүй байхгүй юу? Начало сезона. Первую игру сезона Бурятия. Бурята баг улирлын анхны тоглолтоо 4-р сарын 19-нд Новосибирск Сибирийн залуучуудын багтай хийн. Харин эхний гэрийн тоглолт 6-р сарын 20-нд KDV 2 багийн эсрэг болно. Ирж Бурят тоглогчдоо дэмжээрэй. Андрей Слепнев, Доржи Чайдопов. Новости дня. Ежедневные тренировки. Хүүхэд залуучуудын уран бүтээлийн ордон, охидын багийн амжилт зохион байгуулалтын нууц нь өдөр тутмын бэлтгэл юм. Тэд саяхан зүүн бусын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээс ирээд байна. Тэмцээний сүүлийн шийдвэрлэх тоглолтод хүчтэй өрсөлдөгчдөө шижигнүүлэн үзэлцсэн ч ганцхан алхмын зайд хаялтаас мултарсан. Тэд тоглолтын турш онооны зүрүүгээ айжмаар ойртолж байв. Всю игру сокращали отрыв. Тэмцээн сайхан болж өнгөрлөө. Нэгдүгээр байранд орж болох байсан ч нэг юм дутсан. MLBL лиг дуусаагүй байна. Харин тэнд нэгдүгээр байрыг эзлэндээ. Конкуренция. Ширүүн өрсөлдөөнтэй байсан ч багийн эв нэгдлийн ачаар Ангарскийн охид олон өрсөлдөгчөө итгэл төгс ялсан. Тэд хэдэн жилийн турш нэг багт тоглож байгаа юм. Девчонки уже взрослые, поэтому это... Охтууд маань аль хэдийн насанд хүрсэн. Тиймээс насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн төвшөнд тоглож байна. Энэ жилийн баг маань 2 багийн нэгдлээс бүрдсэн. 2009-2010 онд төрсэн охид над дээр ирсэн. Эхэндээ бид тийм ч хүчтэй байгаагүй ч энэ хугацаанд охид үнэхээр сайжирсан. Бусад багийн дасгалжуулагчид хүртэл манай багийг сайшааж, охидын чадвар нэмэгдэж ирээдүйдээ баг болж байна гэж хэлсэн. Подросли, выросли, и команда такая очень стала перспективная. А с этого Мөн энэ жилээс баг Ангарск хотын шинэ баскет холд бэлтгэлэх боломжтой болжээ. Газрын тоос химийн хотод сагсан бөмбөгийг хөгжүүлэх зорилгоор энэ заалыг шинээр барьжээ. нефтехимиков. Манай хотод тогтмол тэмцээнүүд зохион байгуулагдж байна. Одоо бид ялалтын 80 жилийн өв зориулсан тэмцээнийг 5 дугаар сард зохион байгуулах гэж байна. Харин энэ хүүхдийн зүүн бүсийн сагсан бөмбөгийн лиг бол охтод маш том дэм болдог юм. Учир нь Улсын холбооны улсын аврах шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцох боломж байдаггүй. Тэмцээнд тогтмол оролцох явц нь тамирчдыг бэлтгэхэд хамгийн чухал үе шат юм а. Благодаря серебряной. Зүүн бүсийн лигийн мөнгөн медалийн ачаар Ангарскийн охид сонирхогчдын тэмцээний шигшээ шатанд шалгарчээ. Шийдвэрлэх тоглолтууд 5 дугаар сард болно. Для программы новости. Өнөөдөр сургалтын талбайд герман овчарк Ритиг Ройс болон атлаг ретривер Анастас Юнисканаар сургуулилт хийж байна. Тэд бие тэнхээний оргил үедээ яваа. Бэлтгэлтэйч сэтгэл ханамжтай ханддаг. Командуудыг бүрэн эзэмссэн бөгөөд ялангуяа хориотой байцыг илрүүлэх тасгалд идэвхтэй оролцдог. Зарим хүмүүс ийм нохтыг сурахын тулд илрүүлэх ёстой байцаар нь бага хэмжээгээр тижээдэг гэх яриа байдаг ч мэрэгжилтнүүд энэ нь төрийн байгууллагуудад ашиглагддаггүй. Маш аюултай арга хэмээн тайлбарладаг. Ийм аргаар нохоо сургах нь амьтны амь насанд занал хийдэг тул эрсдэл гаргадаггүй байна. Хүний хувьд мансууруулах бодис нь донтхон ноцтой сөрөг нөлөөтэй. Харин нохооны хувьд бол бодисын солилцоо хурдан явагддаг учраас энэ процесс хэд дахин хурдсдаг юм. Мансуурлын хямраанд орсон нохоо сэтгцийн хувьд тогтворгүй болдог. Тийм нөхцөлд олон нийтийн дунд ажиллах боломжгүй. Нохооны ажлын дундаж нас бол 8 жил. Харин ийм арга хэрэглэвэл 1 жил ч хүрэхгүй. 100% үхэл түргэнэ. Гайлын албаны 4 хүлт хамтрагчдын ажлын замнал сургалтын төвөөс эхэлдэг. Сургалтын хугацаа 3 сар үргэлжилдэг бөгөөд үүний дараа ноход байнгын ажилтнуудтайгаа хамт ээлжээр ажилладаг. Одоогоор тэд Новосибирскийн тэмцээнд зориулсан эрчимтэй бэлтгэл хийж байна. Бид барилга байгууламж, ачаа тээвэр, гар дээш болон суудлын автомашинд илрүүлэх дасгалууд хийх болно. Мөн нохооны дуулууртай байдлыг шалгах шатаж багтсан. То есть как собака слушает скимал. Өөрсдийн салбартаа эдгээр ноход бол мэрэгжлийн судлаачид. Эрхүүгийн гайлын туршлагатай ноход хориотой байс илрүүлэх төрөлд олон удаа шилдгээ шалгарч байжээ. Тэд зөвхөн мансууруулах бодис, тесрэх зүйлс төдийгүй валют, зэвсэг, тамхич илрүүлдэг. Жишээ нь тээврийн хэрэгсэлд нарийн хэрцэн мөнгөн дэвсгэрт илэрсэн тохиолдолд нохой түүнийг төвөггүй уншиж чадсан. Мөнгөч үнэртэй байдаг гэжээ. Тодорхойлбол дэвсгэрт дээрх будаг рубль, доллар, евро гэд бүх валют
өөрийн гэсэн үнэртэй. Что интересно, у каждой валюты свой аромат. Энэ бол зүссэн мөнгөнд дэвсгэртүүд. 1000 болон 5000-ын дэвсгэртүүд. Будаг үнэртэй юм аа. Энэ бол найз, хамтрагчтайгаа хийдэг хамтын ажиллагаа. Энэ бол хоёуланд маань эрч хүч, сэтгэн бодох чадвар, төгс байхыг шаарддаг процесс. Нохог хүссэн зүйлээ хайдаг болтол нь бэлтгэх нь тун нарийн ажиллагаа юм. Главное качество... Албаны нохойд байх хамгийн чухал чанар бол төрөмгөөлөлгүй дуулууртай байх. Тэд өдөр бүр олон хүний дунд ажилладаг бөгөөд анхаарах гол зүйл нь ажил үүргэнд байх ёстой. Өнөөдөр ч гэсэн олон улсын терминалд аймгийн төвийн оршин суугчид болон зочдыг лаборатори ноход Лора Винар угтаж 24 цагийн турш хуулийн сэхүүл болж зогсож байна. Для программы новости. Үнэхээр гайхалтай төсөл шүү. Зорьсон газар руу чи явж байх хооронд та мөнгө хожих боломжтой юм. Таксинд суугаад шоуны баатар болно гэж хэн ч төсөөлөхгүй. Харин таны хүсэлтэд Дмитрий Шолохов төрүүл яг тийм зүйл тохиолдож мэднэ. Чита хотын иргэн уйдад суухдаа энэ санааг бодож олжээ. Хэдэн сар такси бариад уйдгартай ажил гэдгийг нь ойлголоо. Зорчигчдтойгоо харьцахгүй жолоо мушгаад байвал тэр шүү дээ. Тэгээд л нийгмийн тухай бяцхан судалгаа сонжоо явуулах санаа төрсөн юм. Жишээлбэл та ямар супер чадвартай болохыг хүсдэг вэ? Удалгүй эдгээр гинтийн асуултууд нь бяцхан сонжоо болж хөгжжээ. Дмитрий зорчигчдоо 3 энгийн асуултад хариулахыг урьдаг. Нэг нь математикийн бодлого, нөгөө нь онцгой, харин нэг нь ерөнхий боловсролын хичээлийн хүрээнээс. Хэрвээ гурвууланд нь зөв хариулвал зорчигч 1000 рублийн шагналтай бууна. Ий чин 3 охинтой байжээ. Нэгийг нь Августина, хоёр дахьыг нь Октябрина, гурав дахьыг нь хэн гэдэг вэ? Октябрина? Как звали третью? Намайг Юлия гэдэг л дээ. Юлия, энэ 7 хоногийн ялагч бол та. Та хожлоо, баяр үргэе. Таксинд суусан анзаардгүй л баггүй юу? Бид танд баяр үргэе. Та таксийнхаа 75 төсөлд орлоо гэж ухтдаг. Мөнгө хожиж болно гэдгээ мэдээд хүмүүс хайлж бидний хоорондын зай багасдаг юм аа. Дмитрий энэхүү хөгжилтэй санаагаа сонирхолтой видео контент болон хувиргажээ. Зорчигчдод бичлэг хийж байгааг анхааруулж нэвтрүүлгийн бааtruул болно гэдгийг нь хэлдэг. Бичлэгийг найз нь эвлүүлж дизайнер найзууд нь гадаад төрхийг нь зөвлөдөг байна. Харин асуултыг хамт олон болон гэр бүлийнхэд нь оройн цагаар суугаад хамтран бодож гаргадаг байна. Эта группа называется Мем судлаачид гэдэг бүлэг юм аа. Бид бичлэгээ мем маягийн зургаар чимдэг. Тэд тун чухал ажил хийдэг юм аа. Надад мем явуулаад хаана оруулбал тохирхойг нь хэлж өгдөг юм. и таймлайн, где, на их взгляд, он был бы уместен. Таксины ажил бол Дмитрийн орлогын үндсэн их үсэр биш. Тэрээр мэрэгчлэрээ цамхагт крануудын угсралд засвар хийдэг. Харин энэхүү блог нь санхүүгийн хувьд тийм ашиггүй ч захин орчинд буй сөрөг мэдээ хандлагыг зөөлрүүлж чадах эерэг агуулга түгээдэг. Все мы обратили внимание, что Олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээлэлээр ямар муухай сөрөг мэдээлэл түгж байгааг бид бүгд харж байна шүү дээ. Манай төсөл бол яг одоо хүмүүст хэрэгтэй цэвэр агаар нь байхгүй юу? которое вот сейчас людям необходимо. Дмитрий төслөө цаашид улам үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Шагналын ивент итгэгч хайж машинда өөрийн лого таних тэмдэгтэй болох хүсэлтэйг нь. Ингэснээр житагийн иргэн бүр энэ таксинд сувал мартагдашгүй аялал болохыг мэддэг болох юм а. Такси точно будет незабываемой. Олон жилийн турш Жибареки хаяа орд газар нь чулуун нүрс олборлох гол бүс нутгийн нэг байсаар ирсэн. 2017 хүртэл уурхаг газар доорх аргаар ажилуулдаг байсан бол хожим эл уурхаан олборлолтод бүрэн шилжжээ. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 265 мянган тонн нүрс олборлсон нь өмнөх оноос 16% өссөн үзүүлэлт юм.
Энэ ажилчид нүүрсийг хоногийн 24 цаг, 7 хоногийн 7 өдөр тасралтгүй олборлдог. Өдөр шөнөгүй экскаватор, ачигч, билаз хэмээх аварга машинуудаар нүүрс тэрвэрлэж байна. Сүүлийнх нь 40 тонн жинтэй бөгөөд 55 тонн нүүрс ачиж чадна. Энэ хүнд техникийг жолоодогч Хакасаас гаралтай Роман Ионон бөгөөд тэрээр тус уурхайд 6 дахь жилдээ ажиллаж байна. Хүмүүсийн хандлага, уур амьсгал, тайгын байгаль бүгд их гоёо. Миний дуртай газар болсон. Энэ ажилд би дурлаад Орсын хойноо гарч чадхаа байсан. 2005 оноос хойш билаад жолоодж байна. Энэ бол миний талбар. Якутийн хүнд хэцүү цагуурын нөхцлөөс шалтгаалan Жибараки хай тосгоны ихэнх оршин суугчид олон 10 жил энд амьдарч ажилласаар иржээ. Тэдний нэг бол Черниковын гэр бүл. Энэ удам 163 жилийн турш уг орд газарт ажилласаар ирж. Вячеслав Черников нүүрсний уурхайд 14 жил ажиллаж байгаа бөгөөд энэ уламжлал өвөөгөөс нь эхэлжээ. Өвөө маань энэ уурхайд ажиллаж байсан. Аав 16 наснаасаа дархны газарт ажилд орсон. Дараа нь аавын маань дүү уурхайд маркшейдрийн туслахаар ажиллаж байлаа. Бид энд өссөн болохоор тосгоноо дэмжиж ажиллаж байна. Харин хүүхдүүдээ за мэдгүй тосгон маань хаагч гол бол магадгүй тэджинд ажиллана. Одоогоор ах トゥ зургуулаа бүгд энд байна. Олон 10 жил ажиллаж буй уурхайчдаас гадна Оросын өөр бүс нутгуудаас ээлжээрэрж ажилдаг хүмүүс ч бий. Эндээс олборлсон чулуун нүүрсийг Якутийн 12 дүүрэгт хүргэдэг. Уурхайчид хойд бүсийн хангамж хөтөлбөрийн хүрээнд Якутийн төрийн захиалгыг биелүүлж хурж очиход бэрхшээлтэй бүс нутгуудыг түлшээр хангаж байна. Бид шууд ил уурхайн аргаар холборлолт хийж байна. 2016 онд энэ арга руу бүрэн шилжсэн. Ил аргаар холборлох нь илүү аюулгүй юм. Олон мэрэгчлэн ажилчид ээлжийн аргаар ирж ажилладаг болсон. Ажилчид уурхайн тоног төхөөрөмжийг хэвийн байлгахын тулд засвар үйлчилгээний бааз байгуулжээ. Одоогоор нийт 205 хүн энэ уурхайд ажиллаж байна. Харин 2025 онд Томпонскийн уурхайчид нүүрс холборлолтоо 290 мянган тонн хүргэх зорилт тавиад байна. Хятадд энэ хавар шинэ хандлага тодорч байна. Хүмүүс аяллаар явахдаа бүжгийн шоу, концерт, жүжиг үзэхээр зорьдог болжээ. Үүнийг Хятадын тайзны урлагийн холбооны тайлан харуулж байна. Жишээлбэл бүгд найрамдах Хятад ард улсын баруун өмнөд нутгаас нэгэн онцлог жишээ дурдахад Чунчин 1949 нэртэй түүхэн жүжиг шинжлэгдсэн зохиол сайжруулсан тайзны засал орчин үеийн гэрэл дууны эффекттэйгээр тайзнаа ирнэржээ. Жүжигийн үйл явдал Чунчин хот чөлөөлөгдөхөөс өмнөх 1949 оны үеэр өрнөх бөгөөд Хятадын хувьсгалын бааtruудад зориулагдсан байна. Би Индонезийн иргэн. Бид олуулаа 30 гаруй хүн явна. Тун дэвшилтэд технологитой юм. Сая Хятадын тайзан дээрээс харснаа ярьж байна. Нью-Йоркт байхдаа дөрийн театр орж үзсэн. Гэхдээ өнөөдөр үзсэн бүхэн илүү гоё, сонирхолтой юм. Хятадын тайзан Америк нэгдсэн улсынхаас илүү технологичсан юм байна. Интерактив элемент их ашигладаг юм байна. Суши химээх 10 дугаар зууны яруу найрагч Исэчийн бүтээлээс сэтүүлсэн Усан далангийн хаврын үүрээр жүжиг Чиндүү хотод эрх жуулчдын сонирхлыг хамгийн их татсан арга хэмжээнүүдийн нэг болжээ. 3 дугаар сарын 28-наас 4 дугаар сарын 2-ны хооронд тоглогдсон тус жүжигийг үзхийн хажуугаар үзэгчдэд зориулсан түүхийн аялууд зохион байгуулж Сушигийн дурсгалын музейг үзэх боломжийг олгожээ. Үзсэн жүжиг маань Сушигийн уран бүтээлийг өөр өнцгөөс ойлгоход тусалсан. Энэ газруудаар аялсны дараа мянган ном унш, мянган бээр туул гэх үг үнэхээр утга учиртай санагдсан. Харин Ханжоу хотод улаан өрөөний зүүд хэмээх 4 гол сонгодог романы нэгнээс сэтүүлсэн миний гайхамшигт цэцэрлэг жүжигийн нээлт сүрдүүлэнтэй болж өнгөрлөө. Бүх тасалбар бүрэн зарагдаж Хятадын өнцөг булан бүрээс төдийгүй гадаадын үзэгчдэд зорин иржээ.
Би Лондон хотод ажиллаж амьдардаг. Энд ирэхээс өмнө найзуудаасаа урьдчилан тасалбар авч өгөхийг хүссэн юм. Тэгээд л боломж гарч ирж үзлээ. Миний гайхамшигт цэцэрлэг жүжиг Дорны гоо зүн мэдрэмжийг, дэлхийг харах нарийн уянгын мэдрэмжийг төгс илэрхийлсэн бүтээл болсон. Би энэ театрын өөр жүжигүүдийг ч үзэхээр төлөвлөж байна. Хувьсгалын сэдвийг шинжлэн найруулах, эсвэл сонгодгийг дахин тайлбарлах, орчин цагийн хятадын театр үзэгчдийг зүгээр нэг зугаацуулж байгаа хэрэг биш юм. Харин ч аялах урам зориг өгч сонгодог болон орчин үеийг технологийн дэвшлэр холбон илэрхийлж буй соёлын хүчрхэг үзэгдэл болж байна.